Монгол Улсын засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг тус хэлцэж улсын хурлд бүрэн мэдүүлэхээр тогтлоо. Иймд гэр бүлийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишгт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, хуулийн зөрчил хийдлийг арилгах зорилгоор гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинжилсэн найруулгаар хүүхдийн эрх ашиг сонирхлыг нэн тэргуунд хамгаалах, гэр бүлийн маргаанд шүүгч, эвлэрүүлэн зөөчлөгч, гэр бүлийн нөхцөл байдлыг шинжээж хамтран ажиллах, шүүгч, эвлэрүүлэн зөөчлөгчдийн мэргэжил дээшилж, гэр бүлийн эрх зүйн чиглэлээр дагнан ажиллах нөхцөл бүрдэнэ. Мөн эцэг эхийн хүүхдийн өмнө хүлээх хариуцлага үүрэг ухамсар нэмэгдэж, гэр бүлийн үнц нь хүүхдийн хамгаалалт сайжирна. Монгол Улсын засгийн газар холбооны бүгд найрамдах гэрман улсын засгийн газар хооронд хамтын ажиллагааны гэрээг 1995 онд байгуулснаас хойш өнөө хүртэл тасралтгүй Монгол Улсын эрх зүйн салбарт тууштай хамтран ажиллаж байна. Хоёр улсын эрх зүйн салбарт хамтын ажиллагаа тогтоосны 30 жилийн энэ онд тохиож буйтай холбогдуулан хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга мягмар холбооны бүгд найрамдах гэрман улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны зүүн болон төв Азийн хэлтсийн дарга ноён Янсны Офтитаутай болон албаны төлөөллийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр төрийн нарийн бичгийн дарга мягмар хэлсэн үгэндээ өмнөх 30 жилийн хугацаанд Германы талаас Монгол улсын орчин цагийн хууль, эрх зүйн суурийг бий болгоход хамтран ажиллаж, Монгол улсын эрх зүйн шинтгэлийн хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийллээ. Шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нийслэлийн шүүхэн шийдвэр гүйцэтгэх газар хуулиар хүлээсэн чиглэлийн хүрээнд төлбөр авагчийн зөрчигдсөн эрхийг сэргээж 407 гүйцэтгэх баримт бичгийг бүрэн дуусгар болгосон байна. Мөн 5.9 тэрбум төгрөгийн хэсэгчилсэн төлөлтийг төлбөр авагч иргэний хууль эрхлээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад шилжүүллээ. Мөн банкны төлбөр барагдуулах газраас хүүхдийн тэтгэлэг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 228 сая төгрөгийг тэтгэлэг төлөгчөөс албатан гаргуулж 335 тэтгэлэг авагч иргэнд олголоо. Тэрийн засгийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь бүгд найрамдах Турк улсын ТК олон улсын байгууллагын санхүүжилтээр орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан симуляцийн сургалтын төвөө шинээрнээ ашиглалтанд орууллаа. Уг сургалтын төв нь олон улсын стандарт, аюулгүй байдлын шаардлагад бүрэн нийцсэн эмч, совилогч, эмнэлгийн мэргэжилтэн, резидент эмч, оюутнуудын сурах чадварчиг орчин нөхцөлийг бүрэн хангасан жишг төв боллоо. Нэгдсэн үндэсний байгууллагын мансууруулах бодис гэмт хэрэгтийн салбараас хэрэгжүүлж буй Монгол Улсын хууль сахиулах байгууллагыг чадваржуулах төслийн хүрээнд дотоод хэргийн сургууль симуляц сургалтын техникний сургалтын материал тоног төхөөрөмж байтуулах төслийн ажиллагаа 10 дугаар сарын 27-нд боллоо. Нээлттэй арга хэмжээнд дотоод хэргийн сургуулийн захирал доктор профессор цагдаагийн хурамдаа зорих болон нэгдсэн үндэсний байгууллагын зүүн өмнөд Аз намхан лабораторийн дэд дарга ноён Бенедикт Хопман мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх албаны Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Нён Даглон зүүн өмнөд Аз намхан лабораторийн салбарын тэргүүлэх шинжиж энэ шиг сим нарын төлөөлөгчд оролцож цаашид төслийг үе шатаагаар үргэлжлүүлж ахиулах талаар санал солилцлоо. Хууль зүйн дотоод хэргийн салбарт нэгдсэн үндэсний байгууллагын тусламж дэмжлэг тэдэнтэй хамтран хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүн Монгол улсад эерэг үр дүнгээ өгч буйг хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга мягмар онцлоод харьяа агентлаг байгууллагуудын ажилтан албан хаагчдын нэрийн өмнөөс нэгдсэн үндэсний байгууллагын түүхт 80 жилийн нүүбийн өдрийн баярын мэндийг Монгол улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч эрхэм Япон Хэрдэн болон Монгол улс дахь нүүбийн суурин зохицуулагчийн газрын хамт олонд өргөн дэвшүүллээ. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, албаны бэлэн байдал, хууль эрх зүй, гадаад хэлний мэдлэг, галт зэвсэг, бие биеийн бэлтгэлжилтийн төвшин хангалтын зорилгоор шилдэг ахлагч 2025 тэмцээн зохион байгуулж шилдэгүүдэд тодрууллаа. Тэмцээний эрхтэй төрөлд тэргүүн байранд дотоодын цэргийн 809-р ангийн давтлагч дэд ахлагч Гамбат, дэд байранд цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын давтлагч цагдаагийн ахлагч Баасанжов, 3-р байранд цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны харуулын цагдаагийн дэд ахлагч Цэн Норноор шалгарлаа. Харин эмэгтэй төрөлд тэргүүн байранд дотоодын цэргийн 05-р ангийн холбооны техникч дэд ахлагч Болор Эрдэнэ, дэд байранд дотоодын цэргийн 809-р ангийн хамгаалалтын ажилтан дэд ахлагч Отхон Жаргал, 3-р байранд цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны харуулын цагдаагийн дэд ахлагч
цэргийн админаар тус шалгууллаа. Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны хилээр орох гарах шалган нэвтрүүлэх ерөнхий бомтоос Монгол улсын хил хамгаалах хөрхийн газар гадаадын иргэн харьяалтын байгууллагын аль паагч нарт зориулсан сургалтыг Хөх хотод амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад хилийн бомтуудын тасгийн дарга, ээлжийн дарга, ахлах шалгагч нар мөн гадаадын иргэн харьяалтын байгууллагын улсын байцаагч мэргэжилтнүүд хаврагдлаа. Цагдаагийн байгууллагаас иргэдэд хүргэх төрийн үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөгөө мэдээллийн нэгдсэн лавлах 75/5 80 дугаарыг ашиглалтад орууллаа. Нэгдсэн лавлах дугаар ашиглалтад орсноор цагдаагийн байгууллага албан хаагчтай холбоотой санал хүсэлт өгөх, жолооны үнэмлэх олгох, эрх сэргээх, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт авах, галт зэвсэг эзэмших, ашиглах, гэрээт харуул хамгаалтын ажилтан бэлтгэх сургалт, шүүжүүл сэргээн засах амралт сувлалтай холбоотой болон бусад шаардлагатай мэдээллийг автомат хариулагчаас авах боломжтой юм а. Хэрв таны хүссэн мэдээлэл автомат хариулагчийн системд байхгүй бол мэдээллийн ажилтнтай холбогдох цэсийг ашиглан хариуцсан алба хаагчаас хүссэн мэдээлэл авах боломж бүрдэж байна.